Энгийн зурах багжууд. Та энгийн зурах багжуудыг бүрэн эзэмшснээр олон тооны объектуудыг үүсгэх боломжтой. Жишээ нь зураас зурах зарчмаар хаан, баган дамнаруу, ойс, давхрын түвшин зэрэг элементүүд. Харин бүдүүч зурах зарчмаар бидний нэрлэж занснаар хаач буюу паттерн, хуучилт, шал, хаашлага гэх мэт элементүүдийг үүсгэх боломжтой. Эхлээд бүгдээ module line болон detail line-ийн ялгааг авч үзнэ. Та Architecture, Structure tab-ийн module panel дээрээс module line багжийг олох боломжтой. Зурхаас өмнө Options bar дээрээс Chain буюу үргэлжлүүлэн зураас зурах сонголтыг болиулъя. Тэгээд 2 цэг товших замаар зураас зураарай. Дараа нь Annotate tab-ийн Detail panel дээрээс Detail line багжийг сонгоно. Annotate tab дээр байршиж буй бүхий л элементүүд нь V-specific element гэдгийг анхаараарай. Энэ удаа бүгд өмнөх зураасныхаа доор төслийн цэгтээ харалдаа болгоныхон курсорыг авчаарай. Ингээд snap line-аар тэдгээрийг нэг шуман зэрэгцүүлж өгнө. Энэ үед нь маус нэгэ товшоод ижил болттой зураас зуръя. Тэгээд S2 дараад багжаас гарыг. Ингээд та бүхэн анзаарч байгаах module line маань ногоон өнгөтэй, detail line маань хар өнгөтэй байна. Бүгдээрээ үндсэн 3D харагдц руу оръё. Тэгээд View tab-ийн Windows panel дээр Tile Window багжийг сонгоё. Эсвэл та бүхэн WT-г ашиглаж болох нь. Хийх ажлынхаа жагсаалтыг хаагаад ахин WT төвшөөе. Эндээс та бүхэн module line болон detail line-ийн ялгааг тодорхой харах боломжтой байна. Module line маань module element учраас төслийн маань бүхий л орчинд харагдана. Харин detail line маань view specific element учраас зөвхөн үссэн харагдтаа харагдана. Бүгдээрээ detail line, module line-ыг хэрхэн ялгах вэ гэвэл та тэдгээрийн аль нэгийг сонгоод detail line-ийн хувьд detail line-ыг чагталсан, module line-ийн хувьд detail line-ыг жигтэй авсан байх болно. Хүсвэл эдгээр зураасуудыг хооронд нь хөрвүүлэх боломжтой. Ингийн тулд convert line багжийг ашиглах хэрэгтэй. Revit маань бидэнд анхааруулга өгч байна. Нэг зураасыг амжилттай хөрвүүлээ гэсэн. Үр дүнд нь 3D дээр харагдаж эхэллээ. Бүгдээ 3D харагц дээрээс module line-аас сонгоё. Харамсалтай нь бидэнд convert lines багжийг ашиглах боломж авлаа. Шалтгаан нь гэвэл тухайн элементийг хөрвүүлснээр 3D дээр харагдах боломжгүй учраас бүгдээ аль харагц дээр тухайн элементийг V-specific болох вэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Энэ удаа бүгдээ нэгдүгээр хорийнхаа байгууллага руу шилжээд convert line-ыг сонгоё. Үр дүнд нь 3D харагдцаас маань алга болж тухайн зураас зөвхөн level 1 харагдц дээр харагдах боломжтой боллоо. Одоо бүгдээ зураг багжуудтай илүү дэлгэрэнгүй танилццгаая. Ингийн тулд detail line багжаа сонгоё. Ингээд Revit маань бидэнд шулуун зураас зурах багжийг санал болгоно. Та уг багжийн тусламжтай энгийн нэг шулуун зураас зурах эсвэл үргэлжилсэн шулуун зураас зурах боломжтой. Өөрөөр хэлбэл бүгдээрээ Options bar дээрээс Chain-ийг шатлаад дурууны газар маус нэгээ товшоод 2, 3, 4 дахь цэгээ товших замаар үргэлжлүүлэн зураас зурах боломжтой. Бүгдээрээ олонныхон курсорыг эргүүлээд үзвэл Revit маань бидэнд шинээр үсгэж буй зураасыг бүдэг саарл өнгөтэй харуулж байгааг анзаарч байгаа. Энэ үед нь та бүхэн SG1 удаа товшвол шинээр үсгэж байсан зураасаа болиулах боломжтой. Харин багжаасаа гарахын тулд SG ахин товших ёстой гэдгийг анхаараарай. Бид эдгээр зураасыг chain багжийн тусламжтай үргэлжлүүлэн зурсан. Гэхдээ энэ нь polyline гэсэн үг биш. Энгийн тус тусдаа орших зураасууд байх болно гэдгийг анхаараарай. Харин та тэдгээрийг нийтэд нь сонгохыг хүсвэл мэдээж өмнөх хичээлүүдээр авч үзсэн. Гараас tab-ын тусламжтай гинжи холбоосон мэдгчүүлж сонгох замаар нийтэд нь сонгож засварлах боломжтой гэдгийг анхаараарай. Keyboard-наас Enter товшоод сүүлд ашигласан багжаа сонгоорой. Та уг chain-ыг эдгээр зурах бүх багж дээр ашиглах боломжгүй. Цөөн хэдэн багж дээр ашиглах боломжтой. Эдгээрийн нэг нь Start End Radius Arc багж юм. Та уг багжийн тусламжтай эхлэлийн цэгийн товшоод, төслийн цэгийн товшоод, радиусын заах зарчмаар arc зурах боломжтой. Бүгдээ chain-ийг чагталсан тохиолдолд хоорондоо маш цэвэрхэн ууссан arc-уудыг үүсгэх боломжтой гэдгийг анхаараарай. Ингийн тулд олонныхон курсорыг дээш нь доош нь гүйлгэх гэд Revit маань өмнө зурсан arc-тай
Snapline-аар цэвэрхэн уусуулж өгнө. Энэ үед нь маус нэгэ товших замаар үргэлжлүүлэн зурах боломжтой. Бүгдээрээ S-гээ нэг удаа төвшөөд үүсгэж байгаа зураасаас татгалзъя. Харин та rectangle багжийн тусламжтай диагонал орших 2 цэг товших замаар тэгш өнцөг зурах боломжтой. Бүгдээрээ эхлийн цэгийг сонголоо. Диагонал орших цэгийг сонголоо. Circle багжийн тусламжтай тойргийнхоо төвийг заагаад радиусаа заах зарчмаар тойрог зурна. Харин inscribed polygon багжийн тусламжтай тойрогт багтсан олон өнцөг зурах боломжтой. Бүгдээрээ үүсгэж байгаа үр дүнгээ ялгахын тулд line style дээр маус нэгэ товшоод хіднийг сонгож өгөөрэй. Тэгээд options bar дээрх side дээр та бүхэн үүсгэж буй олон өнцгийнхаа талыг зааж өгөх боломжтой. Жишээ нь би 3 үүсгэх сонголтойгоо учраас 3 гэж өглөө. Тэгээд өмнөх тойргийнхоо төвд ойролцоогоор хулныхон курсорыг авчихад төвийн цэг нутгичих ёстой. Энэ үед нь маус нэгэ төвшөөд өмнө зурсан тойргийнхоо хөрөөн дээр хулын курсорыг авчаарай. Ингээд тухайн тойрогт багтсан 3 үүсгэж байгааг анхаараарай. Тэгээд маус нэгэ төвшөөрэй. Харин circumscribed polygon тойргийг багтаасан олон өнцөг зурхад туслах болно. Side дээр нь 5 гэж өгье. Ellipse болон partial ellipse үүсгэх арга нь төстэй. Энэ удаа бүгдээрээ ellipse багжийг сонгоё. Тэгээд төвийн цэгийг сонгоод дараад нь x тэнглэгийн дагуу хурдыг зааж өглөө. Тэгээд y тэнглэгийн дагуу хурдыг зааж өгөх замаар үүсгэх боломжтой байна. Харин эдгээр цэнхэр тэмдэглэгээтэй багжууд нь шинээр зураас үүсгэх бус одоо үүсгэгдсэн байгаа зураасыг засварлаж хянахад зориулагдсан гэдгийг анхаараарай. Жишээ нь бүгдээрээ Filled Arc-ыг сонгоё. Ингээд Revit маань биднээс arc-аар холбох шаардлагатай төсөөллүүдийг сонгохыг шаардаж байна. Жишээ нь бүгдээрээ тэгш өнцгүүдийнхаа аль нэг булангийн 2 зураасыг сонгоорой. Тэгээд тулгынхын курсорыг хözөх замаар радиусаа тааруулж болно. Энэ нь тохирох аркыг шинээр үүсгэж байгааг анхаараарай. Өөрөөр хэлбэл тасархай зургалтай байна. Эдгээр зурх аргууд нь цөөнгүй хөдөлгөөнүүдийг үүсгэхэд ашиглагддаг. Жишээ нь та бүхэн Architecture tab дээр товшоод Wall багжийг сонгоод мөн л Draw panel гарч ирлээ. Бүгдээрээ эдгээр зурх багжуудыг ашиглаад шинээр зурж болно. Эсвэл та бүхэн Pick Line зурх багжийн тусламжтай аль хэдийн үүсгэгдсэн зураас болон объектын ирмгүүдийг сонгох замаар зурж болно. Жишээ нь бүгдээрээ Pick Line багжийг сонгоод дурууны зураас дээр хулгын курсорыг авчаад таба товшиж гинжи холбоосыг нэвтгчүүлээд маус нэгэ товшия. Ингээд тухайн зураасуудын дагуу хаана үсэж байгааг анзаарч байгаах. Бүгдээрээ 3-ын харагдах зураг ороод үссэн үр дүнгээ харъя. Одоо бүгдээрээ өөрсдийнхөө зурсан эдгээр бүдүүчүүдийг бүгдийг box selection-ээр сонгоод устгая. Ингэхдээ та бүхэн болгоомжтой байгаарай. Учир нь энд харагдаж буй дөрвөн тэмдэглэгээ нь бидэнд нүр талын зурглуудыг үүсгэхэд тусалдаг illusion харагдсан элементүүд байгаа. Тиймээс selection panel дэх фильтр дээр товшоод сонгосон элементүүдийн категоригоос illusion болон view-ийн чигтийг аваарай. Тэгээд OK дараад keyboard-носоо delete дараад устгаарай.